Хикаро. Кики. Манахогийн амгалт хомчлоо Хикаро татсан. За энэ солонгоны ямар тоглосон юм бэ? Дөрөв төлөвсөн Кики. Яа болцсон болж гараа иж боломжтой. Өсөлтийн 3 төвтэй одоо нам нотгоо. Солонгос таваад авсан да. Нам нотгоо, холонгийн нотгоо. Баяр өсгөлийн хол хаалтаар хуцааж байна. Хоёрын арга Микиг нотгоо. Хаалтгүй зөвлөлт гарчжээ. Идүрэн бүгдөө саруул гэрэл явда уурда. Хикароог нутгаа торны иргэнэ шиг өөрчлөгдсөн. За гаргаж ирж байгаа өмөг тунгой тогтоож хурлаа. Мөксөлийн хамгаалалт хэмжээ олсон улан дөрөвдөр облогсон Кикиг нутгаа гэрэлтийг хаалтны гараараа довтлоо Кики. Бүх тоглолт нэг-нэгнээс хамааралтай тоглолт. Алтанбар Сэлчин нэгээс сарсгөлөвтэй тоглолт. За амралтын өдрөөр учраас Дархан Сэлэнгийнхэн Орхон аймгаас одоо улс маш олон үзэгчид ирж Өмсөн дэдийн тэмцээний аялын тоглолтууд сонирхож байна. Өнөөдөр аялын амралтын өдөр учраас бас аялын тоглолтууд нэгэн сайхан сонирхолтой тоглолтууд байна. Орхон дөрөв үзэгчтэй хааха. За 5 дөрөв холболтыг хатгаад хаалтнаас ойлгоод авсан юм. Дөрөв дээр холболт болсон бай. Лити Луины давуулт. Саруул гэрлийн нутгаа. Хикарогийн нутгаа торны иргэвтэй. Эрдний хамгаалт гоёлсон Анужийн нутгаа хуурлаа. Яасан цагрын гутаа хөдлөгдөд Анужийн. Дөрмөгдөө мөнгөсөл 2 дээр оболт өгсөн Анужийн нутгаа. Хикаро хаалаа. Гэрэлтэйг хаалтаар хамгаалтанд орлог арсан бай. Тон дээр ойртохгүйгүй энэ давтаас гიშэлт гална. Бадамцгийн нутгаа. Саруул гэрэл 6 дээр хамгаалсан Сулбүг. Бадамцгийн хууруулт шавны гадна хорлаа. Бадамцэг 2 м авалтад тоглогч нэлээд ирсэн. Өмнөх хөдрөлүүд дээр энэ 2 м орчсон 2 м 4 тавтад тоглогч ихэд онцгой өндөр гаргадсан инжилчин бүрэл нурууны өндөр дахиад явж шүдэ нам дэмжлэрүүл хол нуруу төгссөн мөнхсөлийн хаалтын гардаг тоглолоо. Гартаа сайн тоглох болохоор өмнө намног нутгаар тоглох гэсэн Мики гэрэлтийг хаалтнаас гаргалаа. Мики Осака саруул гэрлийн пас Мики хаалтны гараар давталсан. Холонгийн давтгаа Хайраад тусаасан холонгийн давтгаа хайраад гарахгүй байна. Дараалан 2 давуулан дээр хаалтыг өнөмсөөр ирснээр оноог авч байна. Микиг давуулт. Саруул гэрлийн хамгаалалт гоёоллоо. Мөнхсөлийн давтгаа бага холон мөрөс давтгаа явлаа. Холонгийн хууралт. Хаалтнаар гэрхэнда. Бадамцгийн тоглолтыг амжилттай өдөж авсан Кики дотгоогоо явлаа. Даван одолсон жирийн мастер зэрэг бат тэгээд шүлэгч баг обэст ажиллаж байна. Ажил талаа төлөвийн буян одолсон жирийн мастер Игэнчгийн анга 2 дахь өдрөдөө ажиллаж байгаа инх малаад бас зөвшөөр би Хадвчин бэрийн хамгаалагчийн бэрийн 2 удагч хашгин өврөн өгүүлбэрт 17 цаг 30 минутаас тоглоход 20 цагаас энержи дархан мөнгө сүлүүг тоглолт хийх байртай. Топслоо Хикаро хамгаалсан Луины нутгаа араас дөрөв навлаа. Ижил талаа дөрвөн буян ажил болоод ирсэн 5 дахь ажил байх болно. Хикаро гартаа тоглолоо. Хикаро Лаанаар 12-13 Саруул гэрлийн давуулт Бадамцгээр хууралт явлаа. Хаалтны гартаа 15-13 Мичдийн давуулт Холонгийн давтгаа Саруул гэрлийн хамгаалалт 6 амжилттай болсон. Кики шугамнаар өгөлөө.
Хоббисын 3 оноо тэргүүлэлэг эрэлтвэгийн давуулт сайдалсан. 2 оноо зэрүүлгээд өртөлөд авсан Мики давуултаа хүсвэлээ. Намын нутгаа байхгүй. Холонгийн нутгаа хаалтны гар байсан гараа ицаа. Гой пас. Хүсэнгийн нутгаа амжилттай. За саруулаг найданда бичнийг ардалахад дотгоод явуулсан Наранцралын хамгаалалт. Луин холбогдоо Эрдэнэсгийн нутгаа Эрдэнэсгээр хаалгамжтай болсон. Ижил татлагын бүйгүүд би хоёроо. Луины давуулт. Саруулаг гэрэл дээр хоёроо алдны. Хаалтаар хоёр фитэн давуулт Кандагийн давуулт. Оноо өрчлөө. За 3 Японы тоглогч гурван оруулсан байгаа. Кики Ватанабек метр 81-тэй тоглогч юм байна. За Баясахын Нандид метр 83, Бадамцэг метр 80-тай. Гэрэлтэй хашгин өрөнгөг өдөв. Урлаг төргийн хүслийг тэргүүлж байна. Хоёр тоглолтод оноогоо бүтээ авсан. Хилчин тийжи хоёр тоглолтод ажил авсан. Нэг тоглолтод 5 тоглолт гэж ажлыг хийсэн байгаа. За өнөөдөр хилчин тийжи хашгин өрөнгөг өдөв тоглолт бас үзэгчтэй тоглолт холондоо. Микиг нутгаа Бадамцгийн нутгаа явсан саруулгын хамгаалалт сургаал мөнгө гахгүй нэ. Гамбатын олон дараад оногаалаа. Холонгийн нутгаа хоёр атаас улсан саруулгын дараад хамгааллаа. Хоёрын араас Мики. Луины нутгаа яа яг аргач татаж ийсэн хамгаалалт шахуултаа. Саруулгын нутган дээр хоёрын атамжтай болсон. Гэрэлтвэгийн хаалтны гар дагуулж заглаа. Саруул гэрэл. Ягуултан тоглогчтой хордоллоо байна да. Гамбатрын саруул гэрэл. Бямчуудын гэрэлтвэ Батсахны Бадамцэг. Хоббисын бүрэлдэхүүн багийн хамгаалалтын тоглогчоор дараагийн нөхөн оноогоо завлаа та. Хикаро олдож байна. Эрдэнэхийн нэг дөрмөг хашаа. За давуултаар оноогоо Хамааны 14 Наранцрал толгойд орсон. Эрдэнэсэг толгойд орсон. Хоёр солилцоо. Судраж аваад хоёр араас Микиг нутгаа онцсон да. Холонгийн давуулт. Саруулг ард дээр урд дээр тунгой тоглох юм аа. Пас аваад гоё байна. Хаатнаглаа ли. Яа дараагийн нутгаа асууд хаалцын гарт иргэсэн нутгаа байна. Байхгүй байна. Саруулг гэрлийн нутгаа толгойд орсон. Анажигийн давуулт давтаж ангилсан болсон. 25-20 хобби солирлын 10 дахь тавлаа.